Нэг хүндээ олонд орлох хэрэгтэй гэж байгаа юм. Олон хүнд орлохгүй. За шинэ 7 хоногийн мэнд марлаа байна. За гадаачин дулаараа хаврын уур ороод нэлийн гоё болцсон байна. Тэгэхээр хэдүүлээ хавар гингүүд хамгийн түрүүнд бидний толгойн синдром гэдэг үг орж ирж байгаа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр хаврын синдромын талаар ярих гэсэн үг. За хаврын синдром гэдэг нь бидний ойлголтоор янз бүрийн сэтгцэн өвчин бол биш. Тэгэхээр байгальд гарч байгаа цаг уурын өөрчлөлт болон орчны өөрчлөлтөөс нөлөөлөд хүний бие болон сэтгэл санаанд гарч байгаа тэр өөрчлөлтийг л хаврын синдром гэж нэрлэдэг байгаа юм. За тэгвэл яагаад тэр цаг агаар бидний сэтгэл зүйд нөлөөлнө гэж энэ маш ойлгомжтой. Одоо ингээд хавар болоод гадаа дулаараа нарны илч нэмэгдээд өдөр ч гэсэн уртсаад өвлийн тэр хүүтэн хүүхдүүдрүүдээ салаад эхлэхээр хүний бие махбод цаанаасаа хариулт үзүүлж эхэлдэг гэсэн үг. Энэ нь яг тархинд байгаа серотонин, дофаминыг илүү нэмэгдүүлдэг болохоор сэтгэл санаанд өөрчлөлт гарч байгаа гэсэн үг. Гэхдээ энэ хүн болгонд өөр нөлөөлнө. Заримд нь сэтгэл готрол, эсвэл сэтгэл хямрал, биеийн ядралт ч юм уу тийм зүйлийг авч ирэх бол зарим хүмүүсийн хувьд илүү сэргийг болж илүү их юм хийж бүтээх юм хүсийг өдөөж өгдөг гэсэн үг. За тэгвэл хэд хэдэн шинж тэмдгүүд байгаа. За нэгдүгээрт хаврын синдром одоогийн эхэлсэн үед болохоор илүү их нойрмог болж эхэлдэг. Бие илүү их ядардаг гэсэн үг. Хаас усан газар унтж маарч юм шиг, жоохон ажил хийхээр ядраад болчмоорч юм шиг тийм үзэн мэдрэмжүүд төрнө л гэсэн үг. За хоёрсон гэх юм бол сэтгэл санааны шилжилттэй болно гэсэн үг. Энэ нь болохоор хуримтгай байдал гэхээс илүүтэйгээр одоо нөгөө өөрчлөлттэй байдлыг илэрхийлж байгаа. Одоо ингэ жишээлбэл бид нар ч одоо ингээл зүрсэн хүн болгондоо дурлчих гад ч юм уу тийм үе байдаг шүү дээ. Гэтэ заримдаа хасан хүн болгоно үзий ядчмарч юм шиг. Яг энэ байдлыг л сэтгэл санааны шилжилттэй үе гэж нэрлэдэг байгаа юм. За 3 дахь гэх юм бол сэтгэл санааны хит өндөр мэдрэмтгий байдлыг хэлнэ. Энэ болохоор хит их баярлах, хит их гомдох, хит их уйлах ч юм уу тиймэрхүү сэтгэл санааны өөрчлөлтийг хэлж байгаа гэсэн үг. Хаврын улирал сэлэгдэж байгаатай холбоотой тухайн хүний дасан зохицох чадвар гэж нэг юм байгаа. Бид нар нөгөө манай Монгол улс дэлхийн 4 улиралтай тийм ээ нөгөө өвөл цэцгэн хөтөн болж байсан 100 аагам халуун болдог ч гэх юм уу. Эдгээр өвөл зөний улирлын одоо нөгөө яг сэлэгдэх мөч нь бол хавар намартай байгаа тийм. Энэнтэй холбоотой тухайн хүнийх нь одоо нөгөө нейрон гормон дэр наз жаргалын тэр серотонин гормон дэр ч гэдэг юм уу тийм. Гормонуудын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой манай сэтгцийн эмгэг бол тийм сэтрэх тийм бас эрсдэл хүчин зүйл бол ерөнхийдөө хавар намрынхаа улиралд бол бай. Тэгвэл хаврын энэ синдромтой өдрүүдийг хэрхэн хөнгөн хөгжилтөөр ч юм уу те зөв давхтлаар хэд хэдэн санаа хэлж өгье. За нэгдүгээрт агаар гарах. Байгальтайгаа ойрхон байж агаар амьсгалж сэтгэл санаагаа сэргээхэд туслана гэсэн. За хоёрдугаарт гэх юм бол дасгал хөдөлгөөн хийх. Өөрийнхөө биеийг идэвхжүүлж хөдөлгөөнд оруулах хэрэгтэй гэсэн. За гуравдугаарт гэх юм бол амралт болон одоо нэг ажлаа зөв зохицуулна гэсэн. Хитрхийг ажиллаад ядраад авах юм бол таны сэтгэл санааг улам илүү тогтворгүй болгож эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр дунд нь төрч гисэн жоохон ч гэсэн амралт авах хэрэгтэй. Бас өөртөө цаг гаргаад өөртөө байх, нэг 5 минутын цаг гаргаад халуун цай, халуун кофе ч юм уу ууж суух нь таны сэтгэл санаанд ч гэсэн эргээр нөлөөлнө гэсэн үг шүү. За дөрөвдүгээр гэх юм бол мэдээж хэрэг инех. Энэ бидний өдөр тутамдаа хийдэг энгийн зүйлс шүү дээ. Тэгэхээр найз нөхдөйгөө хөгжилдөж инех, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж инех, хөгжилтэй бичлэг үзээд инех ч юм уу эдгээр зүйлс нь танд тус болно гэж найдаж байна. Тэгэхээр хаврын эдгээр өдрүүдийг төрсөн хүн болгондоо дуурлахгүй, үсээ тайрахгүйгээр хөнгөн хөөрхөн давцгаагаараа марлаа байла, эрт 7 хоног уулзлаа. Түр баяртай.